Ирэх 2026-аас 27 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд бага боловсролын шинжилсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Энэ түрээнд 1-р ангид 7 хичээл ордгийг хичээлийн жилийн эхнээс 6-аас 9 болгож нэмэгдүүлэх байдлаар шинжилгээр болжээ. За ингэхдээ 1-р ангид 2-р улирлаас эхлэн компьютерийн хичээлийн агуулга нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна. Боловсролын дэд сайдаа гантулга 1-р ангид ордог 11 хичээлийг 6 болгож цөөлнө гэж мэдээлсэн. За өгтөөл 1-р ангид анги удирдсан багш Монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг, Монгол ёс хүмүүжил гэсэн 5 үндсэн хичээлийг биедан ордог бол за хөгжим, биеийн тамир гэсэн 2 хичээлийг мэрэгжлийн багш заадаг юм а. За харин одоо орж байгаа хичээлийн агуулгаас хасах болон нэмэх шаардлага байхгүй гэж багш нар үзэж байгаа юм. Миний бодлоор бол одоо бидний орж байгаа 5 хичээл бол энийг бол цөөлөх юм уу нэмэх бол шаардлага байхгүй. Харин иргэний ёс зүйн боловсролын хичээлийг монгол хэлний хичээл рүү шингээж одоо дараагийн нөгөө хичээлийн сурах хүчигт ч юм уу багтаан гэсэн нэг одоо яриа байгаа шүү дээ. Тэрнийхээ хүрээнд хийвэл бас нэг хичээл цөөрөх юм. Тэрнээс бол миний хувьд бол одоо энэ хүүхдүүдэд бол тэр иргэний ёс зүйн боловсрол байж ах хэвээр, хүн орчин байж ах хэвээр, монгол хэл математик нь байж ах хэвээр, дүрслэлийн хөх судлах хэвээр нь бол бүх судлагдтгууд байгаа л гэж үзэж байна. Миний хувьд болохоор цөөлөх агуулга ерөнхийдөө бол байхгүй. Хүүхдийн хөгжил төлөвшил, за тэгээд нийгэмшгүй, тэгээд нөгөө нэг зан харилцаа, тэгээд нөгөө одоо нөгөө бичих тооцоолон бодох гэсэн сэдвтэй хичээлүүд явагдаад байгаа байхгүй. Тийм болохоор 1-р ангийн агуулгын хувьд бол ерөнхийдөө тэгж танж багсахаар хичээлүүд бол байхгүй гэж ойлгож байгаа хувьдаа болохоор тэгж үзэж байгаа юм. Бага боловсролын шинжилсэн хөтөлбөрөөр 1-р ангийн хичээлийн жилд эхний улиралд 6 хичээл орж эхлэх бол 2-р улирлаас 8, хичээлийн жилийн төгсгөлд 9 болж аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Хүүхдийг хөгжүүлэх нөгөө биеийн тамирын хичээл нь, нөгөө дуу хөгжмийн хичээл нь, нөгөө зургийн хичээл нь гэдэг юм хүүхдийн нөгөө сонирхолтой энэ хичээлүүд нь ингэж явагдаад за ингээд 2 сарын дараа 3 сарын дараанаас дараагийн одоо байгалийн ухааных нь хичээл нийгмийн ухааных нь хичээлүүд гэдэг юм. За бүр хагас жилээр ингээд компьютерийн ухааных нь одоо цаасан суурьтай юм хичээлүүд ингээд орж эхлэхээр ийм зохицуулалт хийснээр бас оюун хатан хүүхдийг бас сургуульд шилжих одоо энэ шилжилтийн үгийг харгалзаж үзсэн юм болсон гэж үзэж байна. 1-р ангийн сурагчийн хувьд нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 35 минут байна. За өдөрт хичээл 13 цаг 40 минутаас 16 цаг 20 минут хүртэл за нийт 4-5 цагийн хугацаанд үргэлжлэх юм а. За инхээр үндсэндээ 1-р ангийн сурагчийн ачаалд онцгийн өөрчлөлт гарахгүй харагдаж байгаа. За гэхдээ 2-р улирлаас компьютер эрүүл мэндийн хичээл нэмэгдэж байгааг хүүхдийг багаас нь хиймэл оюун ухаан AI-д суралцуулах зорилготой гэж алтных хэллээ.